Ингээд нэр дэвшигчээ микрофоны өмнө урьж байна. Та бүхнээс хамгийн гол нь өнөөдөр саналыг чинь сонсъё, асуултанд чинь хариулъя. Эргээд бидний төр тараад ажиллахад өнөөдрийн захиас чинь бидний ажлыг ямагт чиглүүлж, хурцлж байх болно. Та би талхны үнийг мэдгүй гэж хэлээ. Мэдэж алдгүй. Би таныг ямар юм бэ? Талхны үнийг мэдгүй хүн өнөөдөр энэ олон талх эднийг ядуусыг та төлөөлж чадахгүй. Нөгөө төвөр бол эмэгтэй хүн ярьжээс аа бас. Энэ хүмүүс орж ирэл миний хүүхдийг хордуулаад анилтаа гэж. Асуух байгаа. Та тэгвэл тэнгэр дээр амьдруул яасан бэ? Тэгээ өнөөдөр санал гуугаад ингээ явж байгаа нь одоо зөкстой юу? Тэгэхээр та бүр ард түмний дундаас тасарсан өөр ертөнцийн хүн юм биш үү? Тэгээ ийм хоёр асуулт байна. Асуултууд маш ихээр ирлээ. Эргэлзээ танилзэл бол бага. Эргэлзээг би тайлаа гэж бодож байна. Өнөөдөр улс төрийн сонгуул явж байна. Мэдээж хэрэг сонголтоо зөв хийх хэрэгтэй. Зөв хүмүүсээ гаргаж ирэх хэрэгтэй. Монгол хүмүүсээ гаргаж ирэх хэрэгтэй. Юм хийсэн хүмүүсээ гаргаж ирэх хэрэгтэй. Өөтөө болохын төлөө төлбөртөө захиалгаар нийтлүүд явуулж байна. Явж байгаагаас би нэг зүйлийг асуумаар байна. Аль телевизээр яг мэдэхгүйгээ хэлсэн юм бэ? Аль телевизээр ямар нэвтрүүлгээр? Тэгээ таны санааг зоогоод байгаа. За, та тэрийг хэлчих. Таны санааг айгүйх зоогоод байна гэсэн шүү дээ. Ямар телевизээр хэдэн сард тэгж хэлсэн юм? Миний хордуулаад байна гэж байна. Тэр Монголын дүрс шүү дээ. Монголын үндэсний телевизээр хонсон баг. Яг таны би өдөр өөрөө. За, одоо би та хариулчихэд байна. Би 6 сарын өмнө Гамбар гэдэг нэвтрүүлгээр орсон. Талхыг 300 байгаасаа гэж бодоод 300 гэж хэлсэн. Талх бол өнөөдөр 250-аас би судалгааг нь хийсэн. 3000-ийн хооронд хэлбэлцэж байна. Хэмжээнээс хэлбэрээс хамаарат. Би 300 гэж хэлсэн. Шуудаар Гамбараар орсон. Өмнөх сонгуулийн үед би хотод нийслэлт нутаг Энчэнэ Сүхбаатар дүүрэгтээ нэр дэвшсэн. Бие дагаад нэр дэвшсэн. Иргэнийхээ үүргийг ухамсарлаад зөвхөн хувьдаа амьдаа бизнес эрхэлж болохгүй юм байна. Иргэдийн нийслэлийн төлөөлөгчдийн хуралд ороод шийдэхгүй байгаа асуудлуудыг шийдэхийн төлөө шударгал иргэдийн дуу хоолой болъё гэд иргэнийхээ зоргийг гаргаад бие дагаад нэр дэвшсэн. Сонгуулийн хугацаа өнгөрцөн байсан учраас би бизнест ажиллаж байгаа учраас аль нэг намайг төлөөлж болохгүй гэж өөрөө зарчим гаргаад тэрэндээ итгэжсэн хүний хувьд тэр үеэр асуулт тавьсан надад нэг сэтгүүлч. Өнөөдөр нийслэл шийдэх асуудал юу вэ гэсэн. Би утаа байна гэж хэлсэн. Утаатаа яаж тэмцэх юм гэсэн. Орон байртаа болгох хэрэгтэй гэж хэлсэн. Өнөөдөр утаатаа тэмцэхдээ яаж тэмцэх юм бэ гэхэд би шийдэмгий тэмцэх хэрэгтэй гэсэн. Юунаас эхлэх ёстой юм бэ гэсэн. Мөнгө гаргахгүйгээр шийдэх асуудал байна гэсэн. Яаж шийдэх юм бэ? Яг жишээ байна уу гэхэд нь би өнөөдөр асар олон тэрбум төгрөгөөр өндөр байшингуудыг барьж байгаа компаниуд байна. Тийм байгаач хотын дөөр гаднаа манаачта захилгааны мөнгө өгөхгүй гэр бариулаад галт түлж байгааг эхний ээлжин захиргааны аргаар зогсоох гэж хэлсэн. Та үзээгүй хүний үгээр бити ийм асуулт тавиа. Үзчих. Бичлэгтэй, баримттай байгаа. За, хувьд бол юм байна би. Махан гэдэг намаас бол манай дарга нарт нэр дэвшсэн. Шинжлэх хий гэсэн. Шинжлэхийн дүр төрх нь өнөөдөр би өөрөө байна, цогцлмаа дарга маань байна. Боддоор шинжлэгдэж байгаа. Агуулгаараа шинжлэгдэж байна. Зөвхөн бэлэгдэл тэмдэг энэ төвсээр биш шүү. Бид нар хийснээ хийдэг хүмүүсээ гаргаж ирья гэж зорьсон. Өнөөдөр маш том шалгууруудаар манай намын 200-аад мянган гишүүн өрсөлдөж байгаад 76-гаа тодруулаад та бүхэндээ илгээсэн. 2 нь энд урдчин зогсож байна. Монгол орны маань хувьд, монголчуудын маань хувьд шийдэх асуудал их байна. Өнөөдөр энийг би өөр дээрээ нялзаамааргүй байна. Буруут нь би гэдэг. Цогцлмаа дарга дээр нялзаамааргүй байна. Буруут нь тэр гэдэг. Хийх ажил их байна. Урагшаага явмаар байна. Эдийн засгийг бид нар хөгжүүлж чадаж байгаа. Гэхдээ дөнгөж эхлэлийн тавьсан юм шүү. Дөнгөж 4 жил 11 онд 17.3% өссөн юм шүү. Дөнгөж 2011 онд. Тэрний буйнаар бид нар эхнийхээ 333 мянган төгрөгийг тавьж байгаа. Өсөж хангалж байна. Хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтуудаа зогсоож байна. Тэр Эрдэнэ Сэмгээл гэдэг компани, Эрдэнэ 5 толгой гэдэг компанид байгаа мөнгийг нь шавхаад амлалтаа л биелүүлэх юмсан. Бид нар гээд өнөөдөр зүтгэж байна сангийн яам.
ерөнхий сайд өдөр тутамд асууж байна. Юу болж байна гэдэг. Мөнгийг бол бид нар ингээд уруулчдаггүй зарим хүмүүс шиг. Тулхтаа ноён нуруутай намын хувьд бид нар тулгаа тойроод үлдсэн. 1 сард. Нөхдүүд маань гарахтаа хаяага хадарчаа гарсан. Бензиний үнийг хөдлөсөн. Дагуулад өргөн хэрэглээний барааны үнийг хөдлөх гэж оролцсон. Бид нар зогсоосон. Үнийн зөвлөл байгуулагдсан. Бензиний үнийг тогтоосон. Өнөөдөр махны үн доошлж байгаа. 6800, 7200 орж байна. Өшөө доошлно. Одоо дулаарч байна. Хүйтэн байгаа дахлаар нөхдүүд маань үнээр улс төр идэг хүмүүс бол юу ч хийхээс зогсохгүй сонгуулийг авахын төлөө. Ардын нам бол энэ ард түмнийхээ амьдрал амжиргаагаар дайжинж байж улс төр идэг нам биш гэдэгт би итгэлтэй байгаа. Би энэ намын гишүүний хувьд, баг хурлынх нь гишүүнийх нь хувьд бид нар дайжингахгүй ард түмнийхээ амьдралаар сонгогдохын төлөө. Сонгогдороо би сонгоё.